багш нь их гоё заагаад сурагчид нь их гоё суралцаад байна. За ялгууныг л багш нь хараад байна шүү. Чээж жоохон доош нь жоохон буулгаад өгөөрэй. Ихсэн байна. Маш гоё болж байна. Энэ зөвхөн хамны байдлыг харуулах гэдэг байхгүй. Тэгэл нөгөө мөнхийн бусаал мусаал янз бүр. Фиш толгойч гац юмраа. За манай дууг нэг гоё хийгээд тэ. Манай хамгийн бага. За чи л одоо юу вэ да? Захирлчд нэг ганц үгчтэй. За чи юм ааш та. Сэрвээ хий авах. Тий. Болоо үстэй. Наадлын хоёр нөхөр болоо команд өгөх байх. Энийг жоох ингэн гэж. Гоё нэг уусах. Өшөө жоохон таацаад аваад өгч. За манай уран уралтын төв бол тодорхой хэмжээнд одоо хүүхдийг бол 4 наснаас нь эхэлж одоогийн байдлаар бол сургаж эхэлж байгаа. За бид бүгдийн одоо яагаад 4 наснаас авч эхэлж байгаа вэ гэвэл одоо хүүхдийн нэгдүгээр тул сэтгэхүй бол маш их өндөр хөгжилд одоо бас тодорхой хэмжээнд явагдаж байна. Дээрээс нь одоо тэр биеийн пропорц гэж ярьж байгаа тийм ээ биеийн одоо бэлэн сурагч уран уралтын сурагч болох тэр бэлэн болох одоо процесс нь одоо одооны сүүлийн үеийн хүүхдүүд бол маш их одоо тийм ээ хурдцтайгаар хөгжсөний учраас одоо энийг 4 наснаас нь хүүхдүүдийг сурагчдыг авч бэлдэж байна. За тэгээд доор хаяж одоо 6-аас 7 жил явж байж хүүхдүүд маань одоо тодорхой хэмжээнд одоо тэмцээнд орох тэр амжилтыг одоо үзүүлж чадж байна. За 6-аас 7 жил гэдэг бол бас багагүй хугацаа. За зүгээр маш зөрөгтэй багш нь эндээс ингээ хамгаалж чи зүгээр бариулан дээр хийж юм л. Би хаас нэг одоо гой заалгав юм заяа. Зүгээр ингэж явахгүй заяа. Гэж байгаа. Хичээгээ ороод 3 жилийн дараа энэ ерөнхийдөө нэг саруулах хөл юм хийгээд байна шүү. Тэмдэглэхгүй шүү. Шууд жоохон бууя. Би нэг тийш юм шүү. Сайн байцгаана уу намайг Игшиглэн гэдэг. Би уран нугалтын X-Labs уран нугалтын студид ороод 3 жил болж байна. Би уран нугалтаар анх хичээлж эхлээд сунгалтан дээрээ маш их шантраад тэгээд энэ уран нугалтаас гарыг гэж их бодож исэн. Тэгээд өөртөө нэг том зорилго тавиад өөрийнхөө амжилтын төлөө юу ч ясаа хийж болно гэд нөгөө тэмцээнд ороход болохоор орохын өмнө амиг сандардаг. Харин яаж сандрахад дарах вэ гингүүд нөгөө өөрийнхөө маш их хугацаанд сурч мэдсэн зүйлээ бусдад хүмүүстэйгэж ад жаргалтайгаар хүргэх нь л тэгжэл нөгөө сандралаа дардаг. За ингээ манай хүүхэд одоо X-рээс уран нугалтанд төвж яваад 3 дахь жилээ болж байна. Тэгээ манай хүүхэд одоо уран нугалтаар хичээснээрээ бие даах маш чадвартай, маш их хатуужилтай, төсвөр төвчээртэй, дээрээс нь гоо зүй маш их өндөр мэдрэмжтэй, бие бэлдрийн хөгжил их сайтай болж байгаа. Тэгээ анхандаа бол бэлтгэлийн ачаал маш өндөртөө шандрах үе байсан. Одоо сүүлдээ бол олон цагийн ачаал бэлтгэлээ даадаг маш чадварлаг төсвөр хатуужилтай болж байгаа. Өдөрт бол ерөнхийдөө өглөө хичээл явахаас өмнө өглөө бэлтгэл дээр ирж 2-3 цаг хийн. Оройд унтахын өмнө бас зайлшгүй бас бэлтгэл хийдэг. Тэгээ одоо энэ олон эндийг ажиллаж байгаа эсвэл багш нар болоод багш нар хамгаалж байгаа зүгээр асуудал байхгүй. Зүгээр наашаа.